саяхан нэг сонин юм хэлэхэд бол саяхан 4 сарын 3-ны өдөр бол олон улсын валютын сангийн захирал Францын эдийн засгч Доминик Строскан гэж бол захирлна гэдэг чтэй. Тэр хүн бол Дэлхийн банктай нийлж хийдэг одоо Вашингтон саяхан хийсэн жил бүрийн уулзалтын хуралдааны бол эхлэл дээр бол бүр том шууган тарьсан мэдээлэл хэлээ л дээ. Тэр хүний бол мэдээллийг ерөнхийдөө товчхон утга санааг нь хэлдэг юм бол ер нь 2008 оны энэ том дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас өмнө бол бид нар эдийн засгийг бид нар ойлгодог, бид нар эдийн засгийг бол удирдах залж чадна гэж бодож ирсэн байна. Одоо бол тийм байхгүй юм байна нөхдөд. Одоо либерал эдийн засаг гэж юм байдгүй юм байна. Одоо бол энийг хэрв хурдан даруйхан засахгүй бол дэлхийн болвол дэлхийд дахин тэр чигээр манай бөмбөрцгийн бүх улсууд бол эдийн засаг нийгэм улс төрийн бол маш гүн гүнзгий одоо хямралын хэрмэг дээр зогсож байна. Энийг болио гэсэн. Ийм хямрал яриад байгаа юм бол ерөөсө дохиол байсан байж таарах нэ. Энэ бол зүгээр сая өндөлөд төргийн хямрал гэдэг дэлхийд ингэж байгаа л сая бол баг хүчээр шахах зогсоолоо шүү. Асар хэмжээний эмисийг аль зайллаг өгөөл тий. Ер нь бол 2008 оны бол энэ хямрал бол дөнгөж эхэлсэн одоо явж байгаа шүү дээ. Тэрийг бол зүгээр тодорхой цаг хугацааны бол хувьд хойшлуулсан болохоос тэрний одоо учир шалтгааныг нь гаргаж ирээгүй. Тэрийг яаж засах бол арга замаа бол тодорхойлгож. Тэгээс чи бол одоо мэдж байгаа сая Давосын бол том уулзалтууд боллоо. Тэгэл G20 бол дэлхийн том эдийн засгтай улсууд бол цуглаад байна. Тэднээс гарч байгаа ямар нэгэн бол одоо хүн ардад мэдэгдэхээр тийм дөрвтэй үр дүн харц бидний хатуу шүү дээ.